Миний суух автобусыг орчихлоо. Тэгээд агаас хөөжөөд. Хөөе, эдгээр нь ийм барилгууд нь дотроо нэр юу ч хөөж юм байна. Бүрэн дээр хөрвөөж байгаа юм шиг. Тэгээд мотоциклийн малгай хамаг юмтайгаа. Эндээс мотоциклтайгаа бууж ирээд. Sorry guys. What's the name of this game? За тэгээд Вьетнам маань болвол миний одоогийн байдлаар дэлхийн нэг 20 орноор явсан байгаа. Тэгээд хамгийн юутай үн харахгүй юм авдаг. Ганц орн маань одоогоор Вьетнам байгаа. Өөр бас явах орнууд байдаг л да. Тэгээд энэ бичлэгний зорилго маань болвол юу байгаа. Зүгээр би сая Сингапурт юугаа аяллаа авч яваад ажлаа дуусгаад тэгээд шууд нисгээр очиод Вьетнамын Фукуок руу ирье гэж шийдээд тэгээд ирсэн байгаа. Энэ бичлэгээр би зүгээр сайхан амарч бизнесийн газраар явж ямар нэгэн хүн амьтан шалгаахгүйгээр ямар нэгэн жуулчны газар очиж тайлбар хийхгүйгээр зүгээр хамтдаа нэг сайхан чийл байж болтыг харуулах санаатай байна. Тэгэхээр дараа ирж байгаа. Надаас гэхдээ энийг илүү их хүн мэдэх байна. За ийшээ дэлгүүр орё. Зэнд. Окей. За дэлгүүрүүдийн юмны үнийг бодоход би өмнө хэлжсэн. Вьетнамын нэг бичлэг гэдсэн. 38,000 гэдэг бол 38,000 төгрөгөө. Японы юмны эддэг юм байна. Тэгээд 22 дахь аймаг гэж хэлээд идэг штэ. Тэгэхээр бол надаас илүү одоо өчнөө монголчууд өмнө жилийн судалгаагаар билүү 20,000 монгол хүн Вьетнамд ирсэн байсан. Тэгээ Фукуок руу бас дийлэнх хувь нь ирж байгаа харагдсан. Монголчууд бүр вилла аваа шинэ жилд ирсэн юм билээ. Тэгэхээр 70 хэрэг явж үзье. Тэгэхээр надаар бол тайлбар хийхгүй бол мэдэх ба. Гэтэл мэдээж явснаас илүү явах хүсэж байгаа нь илүү байх гэдэг үүднээс би энэ арал дээр видео хийхээр шийдсэн. Жохон ч гэсэн хэрэг болж магадгүй шүү. 2500. Тэгээд ерөөсөө үнийг харддаг зүгээр та хэд зориулаад ийм хямдхан байгаа шүү гэдгийг харуулж байгаамаа. Ингээд 800 төгрөгийн ус. За эндээс нэг жоох юм аваад тэгээд 70 хэргийн зөв ингээд хөдөлж байна. Одоо жоохон нартай 3 цаг 28 минут. Монголоос 1 цагийн зөрүүтэй байдаг. Сургууль байна. Завсарлагын юм уу харж байгаа юм уу бүүмэд хүүхдүүд айгүй гоё. Найзуудаараа ангийнхнаараа гарч ирээд тоглож байна. Зэт тараад явж байгаа юм болов? Одоо ч юу юм чи? 3 өнгөрч байгаа юм чи өглөөний ээлжинд хараад явж магадгүй лээ. Наам тэгээд зүүн алчаа орнодоо зам гарахад айгүй хүндрэлтэй байдаг. Тэгээд шоочоо дайраад гардаг ч тийм. Зарим нь ингээд гоё тавьж өгнө. Цэцгэнд авахгаа тавьчих уу яач. Уул нь шууд дайрдаг. За массажны үн харъя. Я массажны үн Вьетнамын үндэсний уламжлалт массаж 60 минут нь 38 юу гэдэг чинь. Брэнд гэдэг чинь 38,000 төгрөг гэсэн үг шүү дээ. Hello, do you speak English? I'm a YouTuber. I'm just showing your menu to my audience. So I will try a Vietnamese massage later. Maybe tonight? Yeah. Okay, thank you. Yeah, 38,000 төгрөгийн сайхан хэмтэн массаж байна. Би ерөөсөө бэлэн мөнгө ашиглахгүй яваад байгаа. Гэсэн чинь газраас би сая 1000 донг оллоо. 1000 донг ч би танаас мөнгө нь харуулчих ерөөсөө. 1000 донг гэдэг чинь байна шүү дээ. Ийм. Тэгээд Хочимин гэдэг нүүрсний байгуулагч хүнийх нь нүүртэй ер нь мөнгөнүүд өгдөө. 1000 төгрөг гэдэг чинь одоо 10 төгрөг гэсэн үг тийм Монголоор. За тэгээд дээшээ болоод саяны энэ ирсэн гутмаар бол бараг 5 юмны 2 нь массаж, 2 нь хоолны газар байна. Угаасаа аялал жуулчлалын бүс нутаг болохоор массаж, хоолны газар,
Тэгээ хуцас хэрэглэл зардаг газрууд бол маш ихтэй. Тэгээд ийм нарийн удам байна. Биш бүгдээ явж үзье. Жоо. Офис юм шиг байна. Яа, би ерөөсөө ирснээсээ хойш далайн эрэг хараагүй байсан. Гэхдээ сая Сингапурт байх хугацаанд далайн эргийн хажууд майхантайгаа онж амарч ийсэн. За нэг ийм далайг үзэх гэж хүмүүс ирээд байдаг юм байна да. Би гэхдээ нөгөө юуны байдлага байж байгаа болцсон юм болоо тийм газараар ороод ирчих шиг боллоо. Яа. Тэгэхээр зэвх юм аа. Одоо бид нар яг газар зүйн хувьд бол яг Камбожийн доор байгаа байхгүй юу? Хочими хотоос нэг цагийн зайтай. За үндсэн гоё би чинь бол тийшээ юм байна. За энэ дээр бол ерөөсөө тийм айцсгүй байгаач. Би готлаа тайлж жагаад ингэж алхаад тэгээд тийшээ далаагаад дагаад явлаа. Өндөр хамт тэгж яваа. Тэнд хүнс илж байна. Гэтэ мэдээж далайн ус давстай болохоор дараа нь жоохон хөл захтнах юм уу юу зайлах хэрэгтэй болох. За явцгаая. Ноён хавчнууд тэр доор байна. Саяны давлгаагаар яачлаа хөдөлчих шиг боллоо. За та бүхэн хурцгаараатай бол хараа шүү. Хавчтай юм байна шүү дээ. Тэгэхээр чи хөл орчоор чи эднэр чи хазаад авах юм шүү. За дүүрсэн хэрэг. За үзнэ. Яа. Ахад билээ. Хобаа. Сайн уу хавчнуудаа. Намайг тусаж авах гэлсэн үү? За. Байж байгаарай. Монгол хүн байна бас. Толгойдоо хүргэн. За. Янзын сайхан. Яг хевсэн дээр алхаж байгаа юм шиг байна. Энэ доотлаа. Буулгаж байна. Хевсэн дээр алхаж байгаа юм шиг. Ямар гоё тонглон юм бэ. Энийг үзээд энэ дээр алхах гэж л хүмүүс хаа бол тэр өөр усуудаас зорж ирдэг юм байна л да. Доор шууд ингээд амтд нь харагддсан байна. Тэгээ энэ хад нь ингээд замхтай болоод хадныг алхахаар яг хевс шиг тэгээд зөөлхөн хаяада жоохон халир зондох магадaltaй болчихсон юм байна. Янзтай. За шорто жоохон дээшлэлч. Энэгээр арай жоохон стол болж байна. Гинт төрлөг ирээл намайг давлгаа ирээд те. Яцгүй. За тийш очиод ичээ. За сэтгэгдэл болвол байна штэ. Үнэхээр гой бүлээх устай. Тэгээ яг цэвэр ус шиг бараг л уучуул зүгээр гимээр тийм амар гой устай байна. Окинава болон миний яадаг байгаль нуур энтертэй дэстэй. Энэ одоо нэг бохроо хасахдаг үе гимээр л хоолой байна да эндээс ирдэг. За яах вэ? Тэгээд далайд ч одоо хамаг хогоол хайдаг лөө. Нэмлэгийн бэлээ явж байна. Тэ хамаагүй цэвэртэй шүү. Экологид хайртай байгаарэ. Энэ ихч маань ингээд төрсөн нутаг дээр бөөрөн дээр хөрвөөж байгаа юм шиг. Тэгээд мотоциклийн малгай хамаг юмтайгаа эндээс мотоциклтайгаа бууж ирээл тэгээд ингээд далай руугаа ороод ингээд сууж байна. Яга малгайгаа тавих юм бол малгай тавьбал хононо гэж бодоод хомдохгүй болохоор тавих юм болоо. Янзтай маа. За тэр үүдийг харж байна уу? Энэ үүлийг ингэж дуусахаар нь яг нар гарч ирчихэ. Нар гарч ирэх үед нь тэнд юм уу?
Одоо арай цаана юм уу? Жохон бие шарнаа. За ингээд буддын хэсэг байна. Нами маань буддист Фукуок гэдэг. За тэнд ингээд загасчдын онгоц зогш шиг байна. Загасчдын онгоц нь тэрүүгээр ийшээг нь болохоор аялал жуулчдын онгоц юм шиг байна. Ийшээг ингээд энэ далайн гэхдээ хамгийн гоё юм аа. Нөгөө цаана том онгоцгүй яг ингээд хязгааргүй харагдаж байгаа. Энэ сандлаас бүгдээрээ юу ойлгож болох вэ гэвэл рекламныхаа яг жуулчныхаа очдог газрууд дээр ингээд сандлуудаар хийцэн байгаа гэдгийг ойлгож авлаа. Энд бас тэр доор хатгцсан байсан. Тэр одоо хамгийн их энд ирдэг жуулчдын хувьд бол мэдээж юу багш шиг байна. Солонгосчууд байна, хятадууд байна. Оросууд бас нэлийн дагаад байгаа юм байна. Саяас гудамд явж байгаа таарчсэн. Фукуокод ер нь энэ арал нь энэ л байна да. Одоо бид нар энэ улаан цэг дээр байгаа юм байна. Тэгэл энэ бичээр онгоцны буудлын хэсэгтэй. Тэгэл энэ бичээ дагаад юу байдг юм бэлээ. Гол хэсэг төв гэх юм аа. Бусад хэсгүүдийг бол би харахаа сайн мэдгүй байна. Мэдцгэн дээ. За тийш явж та. Дээш харнаа. Нөө энд мөнгө хайчиж. Заахгүй. Намцууд маань ийм даам тоглолт юм байна. Даам юм өчтөр юм уу? Sorry guys. What's the name of this game? What's the name? Name. Tam. Vua cả nước chồng ở đây nè. Okay, thank you. Tam да сайхан биштэй байна. Яаж тоглох нь бол ойлгохгүй байна. Эйким юу яаж байгаамаа Японоос аялж явах үедээ шууд йен авч яваад тэгээд тэрүүгээрээ нутгийн мөнгөний эрсэмжтэй болоход бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байхгүй юу? Энэ удаад би шууд Монголоос ирээд Хятад, Хонконг, Сингапур тэгээд юунд Вьетнам дээр ирсэн байгаа. Тийм учраас нөгөө бэлэн мөнгөгүй дандаа картаар тооцоо хийгээд яваад байгаа. Япон болон Монгол картаараа. Тэгээ Вьетнамд маань бол дандаа бэлэн картаар тооцоо хийх бол боломж байхгүй. Ер нь нэг 10 газрын нэг юм уу 2 нь л яг картаар тооцоо хийх боломжтой. Ялангуяа гудамжны газрууд байдаг болохоор дандаа бэлэн мөнгөөр тооцоо хийнэ. Тэгэхээр би ATM орж бас мөнгө салах шаардлагатай байгаа. Гинт ягаад орой болчихоо гэж гайхчих магадгүй. Би яг одоо юу руу явах гэж байна. Grand World Fukok гэдэг нөгөө нэг хиймэл эзэнтэй эзэнгүү байшингууд байдаг газар байдаг шүү дээ. Тэр нь би автобусаар явах гэсэн чинь автобус нь карт уншихгүйгээр зөвхөн бэлэн мөнгө гэж байна. Миний ингээд карт бэлэн мөнгөгүй чаленж маань энэ хөрөө жоохон өндөрлөх маягтай байна. Би тэгээ хүмүүсээс автобусны буудал асуугаа явуулсан чинь энэ хүн надад туслаад эхлээд ATM би хамгийн бага шимтгэлтэй ATM олоод энэ хүнээр яасан чи энд суучих гинэ. ATM-ийнхаа зургийг үзүүлсэн байхгүй. Тэгсэн чи тэнд байгаа гэдээ надад хэлчихэв. Одоо энэ юу яд юм байна? VP банк энэ миний Япон картыг маань шимтгэлт хамгийн багтаагаар авах банк юм байна. Би сая AI-удаас бах асуулаа. За эндээс би мөнгө аваад бэлэн мөнгөтэй болоод тэгэхээр бол карт бол нэг 10% л юу болж байна. Байгаа тийм. Газруудад үйлчлэх боломжтой байгаа тийм. Одоо ямар ч байсан явахтлаа зүгээр баха. Энэ хүн маань надад ингээд туслаад автобусны буудал одоо ахаад хүргэж өгч тусуулъя гинэ. Сайн хүн биш үү? Нами ац түмээ. Нами ац түмээ ийм сайн хүмүүс биш үү манайхаа. Монголд байдаг Вьетнам засварын хүмүүс битгий юм уу хэлээрээ. Орой болчихсон. 9 цаг одоо өнгөрцөн байгаа болохоор бас зогссон байх магадaltaй гэж. Тэсээ Gemini-ээс асуусан чи 24 цагийн сервис гэж надад хэлсэн шүү дээ. Ирэх цагт давтамж нь багасдаг нэ. Тэгээд би юу болчлоо? Чин дугуй болчлоо. Чин дугуй хэд байд юм болоо?
Энэ дугуйг авчих юм бол амар гоё харагдаж байна. Юу гинэ 3 сая за 4 сая юм бэ. 4 сая гэдэг чинь 6 4-ийн 24 2000 600 мянга 700 мянган төгрөг 600 700 мянган төгрөгний дугуй байна. Яг манай бас болж би сайхан сэтгэл залуу маань. Окей. Хоёр миний суух автобусыг орчихлоо. Тэгээд араас нь хөөжөөд. Араас нь хөөжөөд. No. This bus. No, this is airport. This bus. This. No. Yeah. No, this bus. This is going to the airport. Хоёр явсан. Альваа залуу маань над хамбараа доо. Баруун ирэх чиглээ шүү. Баруун ирэх чиглээ. Альваа. Тохон бид нэрлээ. Ашигч гэдэг гэж. Залуу маань мэдчих шүү болтой. Гэтэ ийм хөнгөө газар явна гэж байх уу? Бас. Үзэгчтэй та бүхэн яг одоо автобусны араас мотоциклтэй хөөж байгаа ютубер залууг үзэж байна. We did it! За автобус маань зогсож байна. Манай yes. Okay. Come on. Thank you very much. Энэ жаатан чи дугаарыг хараад аваарай. Тэгэхээр энэ гоё амт явдалтай машинда орж ирлээ. Энэ ингээд Wi-Fi байт юм байна. Grand Road. 2001. 20? Yes. Тийшээ ирсэн чинь бүр юу хөлбөн багцсан байна. Түрүү яхад 50 гэжсэн. Тэгээд камлаа гараад сая 20-оор яатчих. Сая юунда жолоочтой мөнгө өгч амжсангүй хөрхөө. Уг нь их сайхан турсаллаа. Дараа машины дугаарыг харж агаад яаж үлгэн бэ тий. За. Одоо тэгээ сайн өрөөдөө шиг баярлаа сая гэж бодчихоо. Бидний автобус ингээд Шангот гэртээ ингээд сохтойгоо явж байна. Вьетнам, Тайланд, Орос зэрэг орнууд одоо хүртэл Шангот гэртэйгаа байдаг. Тэсээ хайфод ингээд хор авч байгаа автобусны хайж байна. Корона казино. Дэшил юм шиг байна. Селфиний гар маань үлсэн болчих. Хөөе, эдгээр нь ийм барилгууд нь дотроо нэр юу ч үйт юм байна. Хоосон юм байна. Чочтой. Ямар ч юу байдаг юм бэ? Та үлчтэй юм байдаг юм байна. Одоо энийг хартаа цэцгийн дэлгүүр гэж байгаа байхгүй юу? Цэцгийн дэлгүүр 9 цагаас 23 цаг хүртэл. Одоо 23 цаг нь болоог байгаа байхгүй юу?
Тэгсэн чинь юу ч байхгүй. Хов хоосон юм байна. Одоо ямар ч гэрэлтэй цонх байхгүй. Зүгээр барилга. Уурж мэхэлж байсан бай. Цаасан кот гэдэг нь үнэ. Тэгээ энэ хэсэг нь юм байна л да. Хой харагдуулах гээд ингээд барилга бариад тодорхой нь хов хоосон юм. За за. Биш явъя да. Coffee and Hotel гэдэг. Оромжаар буудал хийсэн шүү дээ. Одоо орой бол чинь буудлын гэрэл байхгүй энэ цохон онгохоо ингэж юм байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд ресепшнгүү. Авах. Юу вэ? За. За энэ дээр одоо байна шүү дээ. 10 цаг 20 минут болж байгаа байхгүй юу? Таксины жолооч багийн нэр л надад таксины бишээ. Юуны автобусны жолооч нар маань жолооч кондуктор маань надад худлаа хэлсэн юм шиг байна. Юун дээр арай төрүүлээ болгосон юм шиг байна. Эндээс 1 км гэж байна. Тэгээд таксины жолооч хүмүүс намайг бишиг явах уу гэж асуугаад байна. Тэгээд одоо 1 км алхаж таксидад ямар хөлгүй юм биш үү? Алхаад явъя гэж бодлоо. Бишиг гэж зааж байна. Hello. Энэ хүн ингээд намайг ийм таксинууд явт юм байна. Ойртоо тусам ингээ үнэ багсгаа. Хит. Явахгүй гэдэг чи. Автобусны зогсоол байна. Би автобусны буудлын дээр зөв буудлын дээр ирсэн болоод энэ дээр буух байсан юм шиг байна. Тэгээд энүүгээр болохоор ингээд 7-Eleven шиг харагдлаа. Тэгээ хоолны газрууд, массажны газрууд дэлгүүр гэсэн л үндсэн 3 хамгийн гол үндсэн 3 бизнес маань энэ юм байна. Тэгээд тэнд нэг юм гэрэл хасаад байх шиг байна. Бүгд харж байгаа байлгүй. Тэр л гол хэсэг юм болоо да гэж бодож байна. Энэ хүмүүс нэг массажны үн асууад байна шүү. Тийш очиж сонирхол та. Уул нь бороо ороогүй байхгүй юу? Ерөөсөө өдөр гэсэн чи энүүгээр амар чихтэй бороо орцсон байгааз. Харал бол тийм хол биш шүү дээ. За. Би бол 1 цагийн 40,000 төгрөг гэж бодож байна. 60,000 20 foot massage, body massage. Яг 40,000 гэж. Тийм байна. Окей. За 1060 дээр авах юм бол нөгөө орой байгаа болохоор бүсгэр байх шиг байна. Тэр би нэг дээр аваа явчих. Нэг дээр болохоор гоё тод гарах юм байна. Гэхдээ нөгөө миний нүүр заримдаа ярьж байгаа үед дуун зүгээр хэрнээ гацаад идэг шүү дээ. Тийм болж магадгүй. За Grand World гэдэг юм хятад хаалгатай. Тэгэхээр энэ ордог хэсэг нь юм шиг байна да. Яг юутай болж шүү. Хүнтэй болж байна. Энд ингээд тохиролцоод вилла дотроо явдсан байна. Саний миний намайг шалгаагаад байсан. Хүн өнөөдөр ингээд явдсан байна. Тэгэхээр энэ Фукуок арал маань ер нь яг 3 хэсэгтэй байна. Нэг нь одоо хамгийн орой хэсэг гэх юм уу? Дээд хэсэг нь ийм аюутай виллатай хөлөөлгөө болсон өжигдөх хэсэг. Тэгээд дунд хэсэг нь яг миний байгаа газар хотын төв ерөнхийдөө хямдхан бусан юм байна. Тэгээд урд хэсэг нь болохоор Google орлоод энэ шиг явна. Урд хэсэг нь болохоор далайн эрэхтэй гой бич тэр хэсгээр байдаг юм л яг 3 споттой байна үздэг. Массаж, дэлгүүр, хоолны газар гэсэн л яг 3 бизнес л хийгдэх юм байна. Тэгэл хотел тэгэл яг цэвэр аялал жуулчлалын газар.
Хатан наран хамхилж харагдаг тэр мэдэх Агва өндөр эверэстэж ардын Японы фужуулын оргиш Сорилгын хотөлөө зогсшгүй өксөж яваад бидэнтэй нэг гэдгэлэн Үлэн дээрээс нар мандахыг харъя Диважингийн нэг түгээр өртөнд очи Үрөвчээ үрээд ороод гари Дараа нь ярих дурсан жан юм ээ Дууссан уу? Яа гой таарсан байх шүү. Яа хөөсрөд байгаа юм бол. За, тэр хэсгээр арай бужигнсан хэсэг байна. Тийшээ очие. Нэг Хонконгод байдаг алдарчнуудын өргөнчлөнд байдаг багантай цагтай адилхан харагдаж байна. Энэтэй нэг зураг авахлаа. За, энүүгээр ингээд хоолны өргөнжлөө гудам болоод явчихлаа. Ус өргөлөрний хэсэг сая тэн дээр байгаа. Тийшээ ингээд хоолны хэсэг болоод Little India, Сингапурын газрын нэр байна. Тэшин гол нас хоосон. Club гэж байна. Siren Beach Club гэж байна. Энэ дотор ингээд битүү юу яах юм байна? Copyrightтэй дуунууд явах юм байна. Пожалуйста, все встали, подарим танец. Орос эмэгтэй дөрсөн өдрөө тэмдэглэж байгаа юм байна. Ингээд ямар нэгэн юуг байхгүй. Барилга нь хоос сүнстэй. Тэм болов гэд одоо явж исэн чинь жигнэс юм. Мама. That's it. Yo. Ghost house gini. Seste газар. Ghost house. Nаян Việt Одна билеты. Đi như tên bắn luôn. Đi tên bắn ở sải đó. Chị này мяа. Вау. Ну я хочу. Энийг ярих юм болов. Аза. Харин хоо. Chào quay cả quay từ kia đâu mà. Сарын нөхөр ямар амар өрлөө тий. Phải năm nhắc này mà. Энэ бодоод байна шүү дээ. Гээ давхар нь хоосон баг. Зүгээр нэг давхартаад нэг хальт юм байгаа. Та сонирхож байна уу? За, би сонирхгүй. Сэс дахиад авч үдээ. Сэник дахиад идчихий да. Нөөр бас бисээ 2 монгол хүнтэй таарсан. Тэ. Юм яриаг л тэ. So how much is it? 40. 40? Okay. 40. Яагаад ийм бороотой байгаа юм болоо сонирхолтой. За. Энд санаа. Дахиад минь шарсаар л байна. Бараг 5 минут болж байна. Амттай дахиад болох байхаа ирж байна. Ой биш үү нэрээгүй байна уу? Өөр хүн юм байна гэсэн. Гой том дахиад байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд шараад яасан чинь ингээд жижигрээд ий.
Аханы ой. Амтрахаа идцгээе. Ваа. Энэ ингээ хүүхдүүд жалааны өнөмлөхгүй хамаагүй мотоцикл яг морин нил дээр өссөн монгол хүн гэдэг шиг мотоциклийн суулт дээр өссөн Вьетнам хүмүүс байх юм аа. Наймааны 7 6 5 4 бороо ороогүй байна. Зүгээр ингээд уцалцтай байна. Гудамж талбайгийн цэцэгнүүдийн ингээ бүгдийг услаа хийчтэй юм байна. Тийм баха. Урд хэсэгт нь нэг 30 км, 10 хэдэн, за 20 хэдэн км цаана бороо ороогүй байхад энд ингээд шалгар норцсон байсан байхгүй юу? Тэгэхээр ингээд услаа хийчтэй юм байна шүү. Гур гайхаад исэн юм аа. За. Тэ адилхан бодол төрж гин үү? Энэ дээд давхрууд юмнууд нь ингээд дандаа эзгүй байшингууд байгаад байгаа шүү дээ. Энэ яг дотоод юм догчлолт юм байгаа болов өчөлж байгаа. Хан маань юу ингээд хүн амьдарч түрээслээд ороод тавилга тавихад бэлэн юм болов эсвэл зүгээр л ингээд дутуу бариад гадна хасаад хийцэн болов. Гэдгийг би мэдмээр байна. Төгшөө яг энэ бүр гаан төвл байна л да. Гэхдээ орж үз. Сонирхол их төрж байна. Өдөж бол чоочтой л ах л та. Над мэтийн гарууд хаалгын онгоолох гээд. Энэ яг харагдаж байна. Дотроо бас чоочтой юм байна. За доторх нь ингээд арзаатгтэй шат маттай яг л амьдрахад түрээслээд авахд бол бүрэн боломжтой юм байна. Тэгэхээр ингээд одоо Фукокийн далайн хэрэг бол үнэхээр сайхан. Тэгээ монголчууд бол нэг хэсэгтэй л байнга ирэх байх. Өөр улсын ч гэсэн ялангуяа Оросууд болон Солонгосчууд нэлээд байна. Тэгэхээр энэ хэсэгт би баг Монгол хоолны газар энд байдаг гэж бодож байна. Дэс ингэж харагдаж ирсэн бас. Байдаг болвол юуны ажилуулдаг хүн миний доор коммент сайхан бичээрэй. Тэгээд энд ингээд бизнес хийж болохоор юм нөөц бололцоо харагдаад байна шүү найзуудаа. Бүрээ золтой маань энэ homestay гэнэ. За би ямар ч нэг байдлага руу орж үзэх сонирхлоо билүүлээ. Ингээд шууд мөнгөтэй болчихлоо та. Мохоо. Үлэнтэй. Эндээс мөнгө аваад эндээс мотоциклыг унаал. Энэ юм шиг. Ала. Биш гарч үзье. Картаар байна. Буулаа. Шатмат юм яг л хүн байхад бол яг л болохоор юм байна. Тя. Ахад нэг онгороо газар боллоо. Бас алгаа. Ойлон хэрэг гит хэрэг цуурлаа. Хамт болдгоор юм. Энэ байшинд
Зогс. Шууд төгсгдээ гойсгаяа. Оо чи яасан хэцүү юм бэ? Ганц кино бүтэн үзүүлчихгүй юм. Тэгэл лалын сай хотелд байгаа бол ресепшн алга. Урд буудалж байгаа хүн байхгүй бол. Хүн байна уу? Би одоо нэг монгол хүн байна уу гэд хөхөт юугаар явж исэн. Тэрэн шиг одоо ингээд Вьетнамд маань үйл ажиллагаа явуулдаг газрууд нь хөнгүү ах юм. Ааш да. Тэгэхээр энэ Grand World гэдэг газрын өнгөцгөн дүгнэлтээ хэлээ. Тэр хэсгээр бол ингээд яг төв хэсэг нь юм байна. Тэгээ төв хэсгээрээ ч гэсэн мөн адил барилгууд нь хоосон. Орсууд ихтэй, солонгосчууд нэрсээр явдаг. Монгол хүмүүсээс энд нэлээ ирдэг гэсэн сурагтай. Гэхдээ би хоёр л Монголд хальт хажуугаар өнгөрөхийг сонссон. Тэгээд барай засал, хоолны газар, дэлгүүр гэсэн гурван зүйлс байдаг. Тийшээгээ ингээд одоо ийм юм байгаа. Энд нэг буудал, казинотой ганц хоёр буудал байх шиг. За миний Жимнай хэлсэн ёсоор автобус 24 цаг явдаг гэсэн. Тэр бол үнэн байна уу? Будлаа байна уу? Гэдгийг харцгаая. Автобусны буудал нь тэр байсан. Одоо ямар ч автобус байхгүй байна. Цаг одоо 12 цаг яг болох ч юм байна. Энэ юуны корона гэсэн буудлын юм казино байсан шүү дээ. Тэрний яг үдэн дахиад ирсэн байна. Гадаад паспортгүй байгаа. Гадаад паспортаа буудлынхаа өрөө зөвхөндөө орхисон байгаа. Тэгээд яг паспортгүй Макао шиг ордог болвол ороод үзчихээ. Сингапур шиг ордог болвол шууд харъя. Одоо 12 өнгөрцөн байгаа болохоос харж амарсан дээрээ. За эхний удаа орох юм бол паспорт шаардлагатай гинэ. Тэгээ 2 дахь 3 дахь удаанаас membership card өгчдөг юм байна. Тэгээ тэрүүгээр нь дараагийн удаа очдөг гинэ. Тэгэхээр явцгаая. Би угаасаа сая өмнөх 2-3 хоногийн өмнө Сингапурт нэлээ алдаад байсан л та. Тэр нэг тоглох хүсэлгүй. Тэрхэн зүгээр харж үзэх сонирхолтой байсан. Азад бас байдаг. Макао, Сингапураас гадна бас энд нэг казино байгаад байхаар нь энэ аврал гэж яаж байгаа. Hello. Энэ аврал гэж 24 цаг явдаг нь үнэн байжээ. Одоо 12 өнгөрч байна. Тэгээд туссан суугаад кондуктор хурж ирлээ. So how much is it? I'm going to the city center. It's close to Long Beach. Long Beach. Yeah. Long Beach trên công à? Long Beach. Yeah. Энэ хэдмэн тэгээд өөрсдөө англиар. Okay. No problem. Хэдмэн англиар ярих өөр уцаа гаргаж ирээд ярих гад хичээгээд ах юм уу? Энэ хамгийн том дэвсгэрт нь багтаа. Later? Okay. So I'll wait. Long Beach. Yeah, it's close to Long Beach. За. Хойд игнэ минийх шүү манайхаа. Энд. Хэвтлээ. Букок. Хой хэвтлээ юм аа. Би одоо ингэ явчих. Дадвар ингэж